Намар болж хүйт дажээ. Киноны мангал дээр Жуно бол 16 настай ахлах сургуулийн 10 дугаар ангийн охин. Гэхдээ тэр хэдэн 7 хоногийн өмнө найз залуу Паултайгаа гэрийнх нь байхгүй үеийг далимдуулан том хүний ажил анх удаа хийгээд авсан. Гэвч сүүлийн хэдэн өдөр биеийн тавгуурхаж юм л болвол бөөлжс нь хүрээд байгаа учраас дэлгүүр орж жирэмсний тест аваад шалгаад үзтэл 2-6-аас гараад ирлээ. За ингээд жирэмсэн болсноо мэдсэн Жуна маань хэсэгтэй хямарч бүр амин орлох гэж оролдсон ч тийм хямдхан ам гэж юу ахав гэж бодон энэ тэнэг бодлоо авч хайдаг. Тэгээд гэртээ ороод дотны найз Лиа руугаа залгаад жирэмсэн болсноо хэлэхэд найз нь бүр нилээн цочирдож мань хоёр нилээн л ярилцлаа. Лиа Жуног эртхэн абортонд орж хүүхдээ авахсан дээр гэж ятхад Жуночоос Лиаг ийсэндээ санал нийлж маргааш аборт хийхээр болох ба Лиаг машин аваад хүрээд ирээж л гэж байна. Тэгсэн Жуно найз залуутайгаа хүүхэд хийсэн буудангаа харах болгондоо л харамсаад байсан учраас энэ буудангаа аваачиж хайхам гинэ. Жуно Пол хоёр олон жилийн өмнөөс л бие биенийг мэддэг найзуудын хүрээлэл байж л дээ. Гэхдээ ягаад ч юм бие биедээ татагдан нэг л мэдгэд үерхэж эхлээд удалгүй том хүний ажил хийцэн тэр юм байна. Маргааш нь Жуно Полд очиж уулзаад жирэмсэн болсноо хэлтэл Пол нэлээд гайхсан ч дургуутсаж айсан шинж нээгэх байсангүй. Би чамайг жирэмснээс хамгаалах юм уухах гэж утсан штэ. Гээд гэнэн чим шиг тэнэгдүүч гэмээр юм шиг хариулт өгваа. Жуно ямар ч шийдвэр гаргасан дэмжнэ л гэж авч байна. Угаасаа Жунотой адилхан 16 настай хүү хариуцлага хүлээх ямар ч чадваргүйг мэдсээр байж ярилцгаж ирсэндээ Жуно өөрийгөө буруутхан сургуулийнхаа зүг явна. Ингээд хими хичээлийн үеэр 2-2-оор нь баг болоход Жуно Пол 2 нэг баг болоодглоо. Гэтэл тэдний ангийн хосууд нүдэн дээр нь бие биенээ хардаж маргалдаж байхыг хараад Жуно Пол тэр хоёрын дунд ердөөсөө ийм амьд харилцаа мэдрэгдэхгүй байгааг анзаарах ба тэр өрөөнөө эмгтээчүүдийн эмнэлэг рүү залган цаг авдаг. Жуно аав хойд ээжийнхээ хамтаар гуруулан амьдардаг бөгөөд түүний аав насаараа цэргийн албанд ажиллаж байгаад одоо тэтгэвртэй гарч агаар сэлгэлтийн жижигхэн компани байгуулан ажилладаг бол Жуногийн төрсөн ээж нь охиноо нөхөртөө үлдээгээд өөр залуудагаа алга болчих л дээ. Гэхдээ аав нь дахин гэрэлсэн ба Жуногийн хойд ээж нь хумсны салон ажилуулдаг ба эднийх хоосон онохгүй ч хоёр идэхгүй яг л эгэлжирийн айл юмсанж. Оройн хоолны үеэр хойд ээж нь Жуног өчигдөр нойлд бөөлжсөн байсан уу гэж асуухад Жуно мэдэн бүдэлж байгаад аргалаад өнгөрөөлөв. Маргааш өглөө нь манай хүн эртлэн босоод аборт хийлгэх эмнэлэг рүүгээ явж байтал эмнэлгийн урд нэг охин абортыг эсэргүүцэн өрөөл озон барьсан зогсож байх ба хүүхдээ авахуулах бол аллагаас ямар ч ялгаагүй. Гэгцэргээр орилж байсан нь Жунод их л эвгүй санагдаж байлаа. За ингээд манай хүн ороод эмнэлгийн журамтай танилцаад гарын үсгээ зурх гэж байхдаа ер нь л хүүхдээ авахуулахдаа эргэлзэж болохоор шийддэг. Тэр дөрөв Лиа дээр очиж хүүхдээ авахуулж чадахгүй. Эмнэлэг рүү ороход шууд л хөлн салганаж маш их айсан тухайгаа хэлэх ба хүүхдээ төрүүлээд сайн хүн дөргүүлэхээр шийдсэн тухайгаа хэлдэг. За ингээд мань хоёр сонингоос хүүхэд өрчилж авах хүсэлтэй хүмүүсийн жигсаалтыг шүүж гарах ба нилээн нүдэн дулаахан боломжийн амьдралтай залуу хосуудын зарыг уншаад очиж уулзахаар шийддэг. Энэ Пол гэж бүтггүй нөхөр Жуно жирэмсэн болчоод байхад ганцчуудаа залахгүй зүгээр л монтажны зургийг ширтэн хвтээд байхыг харсан ээж нь хүүдээ санаан зовж "Миний хөө, найзаагаа санаа тавил очиод уулзчаач дээ" гэж хэлсэн чи хулчгар царайлаад хөвтөөлээд юм да. За тэгээд Жуно маань Лиаг дагуулan гэрлүүгөө ороод аав ээж хоёртоо жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд мань хоёр нилээн цочирдоо явжлахгүй яхав. Хаа очиж уурал загинсангүй. Аав нь хүүхдийн эцэг хэн болохыг асуухад Пол гэж үннээ л хэллээ. Жуно хүүхдэд төрүүлээд сайн хүмүүст өргүүлэх шийдвэр гаргаснаа хэлэхэд хойд ээж нь түүнд санаа зовж "Миний охин, хүүхд төрүүлэх гэдэг чинь хүүхдээ авахуулахаас илүү амар зүйл шүү дээ. Баг дээр нь уулын эмчтэр очиод авахуулчвал зүгээр штэ" гэж хэлсэн чи Жуно хэлсний тоож байгаа ч малга. За ингээд аргагүй өрхөнд аав нь охиноо дагуулад зар дээр байсан гэр бүлтэй очиж уулзах ба залуус тэднийг маш ийлдэг дулаахан угтаж авдаг. Энэ бүсгүйг Ванесса, харин нөхрийг нь Марк гэдэг. Энэ хоёр маань олон жилийн өмнөөс хүүхэдтэй болох гэж оролдсон чи ердөөсөө хүүхэдтэй болж чаддгүй тул хүүхэд үрчилж авахаар шийдсэн юмсан ч. Эднийх нэлээд боломжийн олон өрөөтэй байшинтай. Бас чамгүй орлого олцдог дунджаас дээш түвшний айл байсан бөгөөд манай хоёрын зан харилцаа байгаа байдал нь хүртэл Жунод маш их таалагдсан болохоор тэр дөрөөл хүүхдээ энэ хоёр дөрвүүлэхээр сэтгэл шулуудах ба мань Жуно ч нэлээд шудраг шулуун зантай болохоор 9 шидийн ярьж эхлэх үед Ванесса дэн сэн санагдаж байсан ч Маркет харин их таалагдж байлаа. Ванесса хүүхдээ өргөж авмагцаа байнга холбоотой байж хүүхдтэй 7 хоног бүр уулзуулж бай гэсэн санал гаргахад Жуно эрс татгалзан "Би хүүхдээ та хоёрт өгчхөөд дахиж холбогдохгүй. Тэгвэл надад улмал хэцүү байх болно" гэж хэлэх ба ямар ч мөнгө төгрөг юу ч авахгүй. Зүгээр л эмнэлэг төрөх зарлыг маань гаргахтаа л болно гэж хэлдэг. Жуногийн аав залуу асуудтай ярилцаж явах үеэр манай хүн тэдний байшинтай танилцж яваад Ванессагийн өрөөл рүү ороод үнэртэй усын оролцсон шигэ байж итэл гаднаас Марк ороод ирж байна. За тэгээд Марк өрөөнүүдээ нэг нэгээр нь танилцуулж яваад
Өөрийнхөө роонд оруулж ирэхэд битүү гитар хөгжмийн зэмсэг үрсэн байсан нь Жунод маш их таалагддаг. Майк залуудаа рок хамтлагтай байсан ч Ванессатай танилцсан гэр бүл болсноор хамтлагаа орхиж өөрийнхөө өрөөнд ая зохион борлуулдаг ажилтай болж л дээ. Харин Ванессагийн хувьд маш чадварлаг интерьер дизайнер бөгөөд энэ гэр орон машин тэрэг гээл бүгдийг Ванесса өөрийнхөө хөдөлмөрөөр босгож хэдийгээр нөхөр нь ар гэрээ тижээж явах ёстой ч энэ бүхэн яг эсрэгээр байгаад Марк ер нь л сэтгэл хангалуун бус явдаг нь энэ ярианаас тод мэдэгдэнэ. Энэ үед тэдний өрөөнд Ванесса орж ирэхэд мань хоёр нэг гитар барьсан рок хамтлагуудын талаар ярилцсан инээж ханайсан шигээ сууж байх ба. Манай доошо буун хүүхэд үрчлүүлэх гэрээнд гарын үсэг зурцхан явах болоход Ванесса Жунод хандаж чи энэ шийдвэртээ үнэхээр итгэлтэй байна уу? Гэхэд Жуно тийм ээ та хоёр үнэхээр сайхан осовчиг санагдлаа. Миний хүүхэд энэ гэрт өсгөд би лав татгалзах зүйл алга гэж хэлэхэд Ванесса хөрхий бөөн баяр болон сэтгэл нь хөдлөөл явчихна. За ингээд намар өнгөрч өвөл боллоо. Пол Жунотой уулзсан кино үзье. Үдшилтэд явъя. Инги тгийгээл өчнөө санал гаргасан ч Жунод Пол зарцуулах цаг зав байсангүй. Хичээлээ тараад Лия хойд ээжийн хамтаар эход үзүүлэхэд хүүхэд нь эрүүл сарвал бойжиж байгааг хэлэн хүүтэй болох гэж байгааг нь дуулгадаг. Жуно тэр дөрөөл эхоны зураг бариад хүүхдийнхээ ирээдүйн гэрт нэрсэн боловч Ванесса ажилдаа явцсан Марк л ганцаараа байлаа. Хүүхдийнх нь эхоны зургийг үзүүлээд дараа нь хүсийг хэлье. Гэд явах гэсэн боловч Марк чи жоохон байж байгаад яваачтэй гэж ятгахснаар мань хоёр пенс тоглоулогч сонсон аимшигын кино үзээд яг л өсвөр насны хүүхдүүд чиг цагийг сайхан өнгөрөөж байлаа. Ядж хахад энэ хоёрын сонирхол яг адилхан болохоор Маркийн үед буцаад өсвөр насн дээрээ очсон мэт хөвгөлтөө санагдж байлаа. Яг энэ үед Ванесса ажлаа тараад орж иж таарах ба нөхөр нь Жонотой инээж хөхөрсөн шигээ байхыг хараад нилээн гайхсан ч ирээдүйн хүүхдийнхээ эхоны зургийг хараад баярлснаа нууж чадсангүй. Жоно нилээн оройтож гэрлүүгөө ороход хойд ээж нь хайцныг нь асуухад Марктай байж байгаад ирлээ гэд үнэн хэллээ. Гэтэл хойд ээж нь үүнд нь санаа зовлонгуй байдалтай. Миний охин Ванесса байхгүй үед гэрт нь битгий очиж бай. Тэр чинь насанд хүрсэн эр хүн шүү дээ. Энтэр гэхэд Жоно урдаас нь цор хийгээд ээжтэйгээ түнжин хангараал авлаа. Ингээд ээжтэй бухимдсан Жоно Полын дочин уулзах үед Пол Жоногоос уучлалтгүйж чамайг жирэмсэн босныг мэдээд би яхаа мэдгүй хэсэгтэй л сандарсан. Миний ирээдүйн нүдэн тарагдаад яах вэ гэж удаан бодсны эцэст би хүүхдийнхээ аав болж хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би чамд үнэхээр хайртай Жоно гэж хэлэх үед манай охины маань сэтгэл хөдлөсөн ч Полд үнэхээр хайртай гэдэгтээ эргэлзэж байгаагаа хэлээд хүүхдэд төрхөөр нь боломжийн айлд өргүүлэх гэж байгаагаа хэлэхэд Пол жоохон гомдонгуу царайлаа үлдлээ. Энэ үед Ванесса удахгүй төрөх хүүхдэд зориулаад хоёр давхрын өрөөгөө зайчлаад ханыг нь цайвар шаргалаар будъя. Энтергээд нөхөртөөгөө ярилцахад Марк хүүхдийнхээ хүүсэгч мэдэхгүй байж тэгж яагаад болов яасан юм бэ гэд нэг л тиймхэн байгаад байна. Ванессагийн үед удахгүй хүүхдтэй болно гэд бөөн баяр хөөр болж байхад нөхөр нь нэг л тийм өөртөө итгэлгүй хүүхдийн талаар ярих болгонд л ярианы сэдв өөрчлөөд хүүхдтэй болохыг хүсэхгүй байгаа юм шиг зан гаргаад байна шүү. Жуно Лия хоёр дэлгүүр хийж явахдаа Ванессаг олж харах ба Ванесса тэнд байсан хүүхдүүдтэй маш ийлдэг сайхан харилцаж байгааг хараад Жуно би үнэхээр зөв хүнээ сонгожээ гэж дотроо баярлаад Ванессатай очин уулздаг. Жуногийн гидс одоо нэлээд том болсон бөгөөд хүүхэд нь гидсэндээ үе хөдөлж байгааг хэлээд Ванесса гидсэнд нь хурж хүүхдтэйгээ мэдлэхийг хүсдэг. Ванесса гидсэнд нь хөрвүүгүй хүүхэд нь хөдлөхийг мэдрээд Ванессагийн нүдэнд нулимс зийлэгнээл явчихна. За ингээд нэлээд хэдэн сар өнгөрч хавар боллоо. Пол гүйлтийнхаа тэмцээнд орох гээд бэлдэж байх үед харин Жуно маань 8 сартай болж гидсэн нэлээд том болжээ. Жуногийн ээж охиндоо зориулан жирэмсний цамц ойж өмсүүлж байгаа нь бас л их халамжтайгийн шинжилтэй. Жуно Марктай дахиж уулзаагүй ч гэсэн утсаар хаяада ярилцсан хорвоо ертөнцийн хамгал сонин сайхныг хуваалцсан 30-40 минут ярих энүүхэнд байв. Энэ Жуно Полыг төгсөлтийн үдшилтэд ангийнхаа охинтой явах гэж байгаа тухай Лиагаас олж сонсоод ууранд хүрч тэр дөрөө Полтой очиод уулзтал Пол Жунод хандан чи надад сэтгэлгүйгээ өстэй. Хүүхдийнхээ ирээдүйг хүртэл надгүйгээр шийдсэн. Би чиний хувьд угаасаа хинч биш байх гэж хэлэх ба ядж хахад Жуно маань тусан дээр ус нэмж тийм ээ тийм ийм хучгар амьтантай унтсан би л тэнэг юм гэгчлэн манай хоёр түр тархийн муудаал авлаа. Уул нь Пол сэтгэлтэй ч яалчгүй өсвөр насны хүүхэд болохоор сэтгэлээ сайн илчилж чадахгүйгээсээ болоод хэрүүл хийсэндээ бухимдсан Жуно Марк дээр яваалчлаа. Жуногийн хувьд Марк яг л сонирхол нэгтэй найзчиг нь байдаг учраас л тэр шүү дээ. Марк ч Жуно гэрсэнд бөөн баяр болж манай хоёр Маркийн багтаа уншдаг байсан комикуудыг ухан гаргаж хэсэгтэл хөгжилдэг ба бүр жирэмсэн супер бүсгүйн комикийг Жунод харуулдаг. Жуно өнөөдөр болсон явдал за тэгээд бас бус зүйлсийг Маркд ярихад Марк яг л сайн найз шиг нь хөөрхөн зөвлөгөө өгч гинэ. Энэ үед Жуно маань өнөөдрийн бухимдлаад тэр чигт нь мартчих шиг болох ба хөлхөмд учир төгсөлтийн үдшилтэд явж чадахгүйг сонссон Марк хөгжим тоглоулан 10 жилд төгсөлтийн үдшилтэг дээрээ бүжгэлж байсан аяа тавин Жонотой төгсөлтийн үдшилтгийн бүжиг хийж сэтгэлийг нь жоохон жолтгой тайлгаруулдаг.
Гэхдээ энэ үедээ Марк удахгүй Ванессагаас салах гэж байгаагаа хэлэхэд Жуно шоконд ороод явчихлгүй яах вэ? Эхэндээ тоглож байна гэж утсан ч нэрнгээсээ хэлснийг мэдээд бүр гайхаж яагаад хүүхдтэй болох гэж байгаагаас болоод уу гэж гайхаа асуухад Марк үгүй энэ хүүхдтэй ямар ч холбоогүй. Би зүгээр л энэ бүх хариуцлагад бэлэн биш байна. Би аав болоход бэлэн биш байна. Гэд гоншгоноо тэгэлт юм да. Ёстой аз жаргалтай мундаг хоёр хостой хүүхдээ өргүүлнэ. Гэд 8 сар хүүхдээ тээж буй Жунод Марк хэлсэн үг үнэхээр хүн тусч та яагаад ингэж байгаа юм бэ? Би та хоёрт хүүхдээ өргүүлнэ гэд ямар их баяртай байсан гэж та эхнэрээсээ битгий салалтаа. Би гуйж байна. Гэсэн боловч Марк хэдийн шийтсэн бололтой. Энэ үед Ванесса ажлаа таран орж ирээд уйлж унтсан Жуног хараад юу болоод байгааг асуухад Марк Ванесса би чамаас салмаар байна. Би аав болж чадахгүй гэж хэлэхэд Ванесса бүр цожирдож Марк чи чинь юу яриад байгаа юм бэ? Чи зүгээр л аав болох гэж сандраал ингэж байгаа. Битгий ингэж яар Марк. Гэхэд мань ир зөрүүдэлж би зөндөө удаан бодсон Ванесса. Би сайн аав болж чадахгүй. Би анх чамтай танилцахад надад хүсэл мөрөөдөл байсан. Харин чамтай гэрснээс болоод тэр мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Би өнөөдөр бүх зүйлээ аваад хот руу нүлээ. Надад хийж бүтээх зүйлс байна. Гэж хэлэх үед Ванесса нөхөртөө гомдоо уйлж чи тэгээд хүүхэд өрчилж авъя гэж ярилцаж байхдаа энийг хэлж болоогүй мүү? Хүүхэд маань өнөө маргаашгүй төрөх гэж байхад чи арайчтэй. Гэд бөөнх хэрүүл урвал болоо авчлаа. Энэ бүхнийг сонсцоосон Жуно төсөлгүй эднийхээс гарч бас бөөн нос нулимс болсон амтан Марк надаас болж эхнэрээсээ салж байгаа юм бах та. Эр хүн яаж юм байж чаддаг байна. Гэгчлэн ёстой л 9 шидийг бодон өөрийгөө хүртэл буруутгаж үзнэ. За ингээд өдөржингөө бодож нэг цаасан дээр Ванесса зөриулэн загтал бичээд тэдний гэрээ алганы доогуур шургуулад хүй хай гэхийн завдалгүй яваад өгдөг. Жуногийн сэтгэл арай онгоож гэрлүүгээ яваад орох энэ үед Ванесса Марк хоёр маань салхаар тохирж хэрүүл уралгүй бие биедээ амжилт хүссээд хоёр тишээ болж байгаа харагддаг. Гэхдээ Ванессагийн хамгийн гомдж байгаа зүйл бол Марк энэ бүхнийг яг хүүхдэнд төрхийн өмнө хэлж бүх зүйлийг хөндрүүлсэнд л байгаа юм. Гэлээгээд яхав нэгэнтээ сэтгэл нь хөрцөн үнийг яаж тогтоох гээд нэмэр авахгүй учраас өөрийг нь хүслээр гэрээсээ явууллаа. Гэртээ ороод Жуно аавдаа хандаж би ер нь хүмүүст итгэх итгэлээ алдаал биш үү. Хүмүүс яасан ч муухай юм дээ. Гэд битүү утгатай зүйл хэлэхэд ер нь л таагүй юм болжээ гэдгийг гадарсан аав нь өхнийхөө сэтгэлийг өргөсөн зүйл хэлэх ба. Хоёр хүн бие биенээ хайрлаж урт удаан хамт байхын тулд аль аль нь л хичээл зүтгэл гаргах ёстой байдаг юм шүү дээ охин минь. Зөвхөн нэг тал нь хичээгээд нөгөөх нь хичээхгүй бол тэр хайр ердөөл төр зурих. Төгс өнгөж байхгүй. Бид бүгд л дутагдaltaй. Түүнийг хүлээн зөвшөөрж байгаагаар нь хүлээн авч сурах нь чухал шүү охин минь гэж маш үнэтэй зөвлөгөө өгөхөд Жуно үнийг сонсоод нэгийг бодон суудаг. Пол өглөө бэлтгэлээ хийх гээд гарах гэтэл мэйлээ шалга гэж довжоон дээр нь бичиж. Очоо шалгатал идэх дуртай тик-такийг нь шуудангийнхан хайрцгийг дүүртэл хийсэн байх ба. Жуно маань сэтгэлээ илчилж чадахгүй учраас амхандаа сэтгэлээ илчилж байгаа нь л энэ баггүй юу? Пол бэлтгэлээ хийжтэл маш том гизтэй Жуно маань том алхаал түүнтэй ирж уулзах ба. Полыг гомдохоор үг хэлсэндээ уучлалтгуун хүүхдийн ирээдүг ярилцахгүйгээр ганцаараа шийдвэр гаргасан дач бас уучлалтгуун Пол үнэхээр хайртай байна. Эдгэлэхэд хөөрхий Полч бас хэцүү үед нь хамт байгаагүй дэ уучлалтгуун эцэст нь нэг манай хоёр уулзраа олж илүү хариуцлагатай сериосны үерхээр шийддэг. Энэ өдрөөс эхэлж манай хоёр байнга л уулздаг болсон ба Жуно маань гэртээ амарч байтал гинт усанд гард юм да. За тэгээд сайн найз нь гэрийнхэн нь түүнийг дагуулan яралтай эмнэлэгт ирэх ба. Жуно ягаад ч юм төрөх эмнэлэгт ирэхдээ ердөөсөө сандрахгүй байсан ба. Анх аборт хийх гээд эмнэлэгт очихдоо яаж их сандарч хөлн чичирж байлаа да. Үнэхээр л зөв шийдвэр гаргасан бололтой. Ээж нь Жунод хандаж хүүгийн аавыг дуудсан дээргүй юу. Тэгэхэд Жуно эрс татгалзаж үгүй Поли чухал тэмцээнд орж байгаа. Сэтгэл санааг нь үүмүүлмээргүй байна. Гэд үнэхээр л хайртай юм аа. Гэсэн ч Лиа Пол руу яриад Жуно төрөх гэж байгааг хэлэхэд мань хүн юун тэмцээн уралдаан. Шууд л тэмцээний орхин төрөх эмнэлгийн зүг ухаан мадаггүй гүйлээ. За ингээд Жуно маань хайртай аав ээж анд нөхөр хайртай залуугийнхаа хамтаар 9 минут төрөн хүүтэй болсон ба яг энэ үед эмнэлэгт Ванесса ирсэн байлаа. Жуно түүнд хүүгээ тэврүүлэхэд Ванессагийн сэтгэл нь хөдлөн дөнгөж хорвоод мэндэлсэн бяцхан үг хараад нүдэнд нь хайр мэдрэгдэж байлаа. За тэгэхээр юу болсон бэ гэхээр Ванесса Марк хоёр муудалцахад Жуно уйлаад гараад явсан да. Тэгээд цаасан дээр Ванессад хандаж чи хүүхдээ авах хэвээрээ бол би ч хэвээрээ шүү гэж бичиж үлдээсэн бөгөөд Ванесса маань хэдий эр нөхөргүй болсон ч насаараа хүсэж мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж алган чинээ бяцхан үгийн ээж болсон энэ байжээ. Харин Жуно маань аавынхаа хамтаар эмнэлгээс гарч байгаа дүрс бидэнд харагдах ба. Хэдий өчнөө зүйл болж өнгөрсөн ч тэр амлсан ясаараа хүүгээ сайн ээжтэй болгож өөрөө ч олон зүйл ухаарч болгосон байв. За ингээд 100-ны нартай өдөр манай хоёр маань гитар тоглонгоо өдрийг өнгөрөөж явах ба дөнгөж 16 настай залуу асуудын маань урд гэрэлт ирээдүй хүлээж байгаа нь дамжиггүй юм аа.